За энэ удаа бид нэр энэ Монголын хамгийн эртний хөлөг тоглоом болох буг шатрыг танилцуулнаа. Буг шатар бол их олон янз. Тэрэн дотроо энэ бол одоо Монгол буг гэж нэрлэгддэг. Хоёр бугыг 24 чоноор хөөж барьдаг юм тоглоом. Энэ сайхан наадхайг одоо танилцуулнаа. Хоёр буга хаана байрлуулах вэ? Заавал байрлуулчих. За хоёр буга энэ хоёр гэрийнх нь үүдэнд нь байрлуулчих тийм үү? Энд хоёр өөр хэлбэртэй гэр байна. Нэг нь гурвалжин хэлбэртэй, нөгөөх нь энэ ямар хэлбэртэй? Дөрвөлжин гэж хэлж болох уу тий? Оромб гэж хэлдэг. Энэ тий оромб гэдэг дөрвөлжин хэлбэр. Дөрвөлжин болчиход байна тий? Энэ бол гурвалжин харагдаад байна тий? За чоннуудаа бас байрлуулдаг. Хэдэн чон байрлуулдаг юм бол? 10 чон байрлуулдаг. 9 чон байрлуулдаг юм биш үү? 8 чон уу? 8 чон байрлуулдаг юм байна. За. Энд текст. За. За одоо энэ эдсэн буга энэ тавганд нь хийгээрэй. За энд нь чи чон болчих уу? Бугуудыг гэж юу? Чи чон болох юм. За тэгээ. За номон дээр чон болоод чи буг бол. За тэгэхээр буг хийж явъя. Буг болъё гэж юу? Одоо хуруутах хастаа тэгвэл. За хуруутчих за тэгвэл. Оо энэ эрхийгээр дийлчихлээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ буг болохоос өөр аргагүй боллоо шүү. За эхлэе. Буг нь энэ чоноо шугамын дагуу давж идээд явдаг. Эзэн дүрсээ аваад хөлгөөс гаргадаг. Харин энэ чон нь бол идүүлэхгүйгээр давж идэх гэж байгаа буудлыг нөхөж чон тавих замаар. Ингэж. Монголчууд өөр хүүхдүүддээ болон бусдад энэ буг шатар болон энэ хөлөг тоглоомуудыг сургахтаа бол нэг бүрчлэн бүх зүйлсийг нь тайлбарлаж тэгж зааж сургадаг. Наадах зураа өөртөө ахмад хүмүүс нь наадах зураа багчуудыг болон шинээр сурж байгаа залуучуудыг дагаж харж сурахыг нь наадахыг нь харж сурах, хажуунаас харж сурах арга тулгуурладаг байсан. Энэ арга ер нь бол бас их зөв зүйтэй арга. Хүн өөрийнхөө оюун ухаанаар ажиглаж энэ ер нь ийм учиртай би гэд тунгааж олох нь илүү чухал болтой. Тэгэхгүй бэлэнчилж бүгдийг нь бас нэг үрчлэн заах юм бол өөрийн оюуныг бүрэн дайчлахгүй, өөрийнхөө алдаанаас суралцж чадахгүй болчих. Одоо хоёр бугынхаа явах зайгийг юм сайн тооцоолоод нөхөж тавьдаг тийм үү? Одоо хоёулаа энэ гэрэлөө оруулахгүй тулд нэг ингээд хашаа тавьчих юм бол болох нь. Эсвэл энэ булангийн ингээд зэтэд ах уу? Бугаа энэ булан руу хөгөөд бариул бас их зүгээр тийм үү? Тийм учраас одоо хоёулаа гээ сайхан. Одоо энэ буг яах вэ? Энэ бугыг яаж ахиж хөөх вэ? Одоо би тэр хэдэн ч юм хэлж байна. Номон дээр хөлөг дээр байрлуулж исэн чон 24 чон дуусчихсан учраас нэмж тавих чонгүй болчвол нүүж эхэлдэг тийм үү? Чоннуудаараа одоо нүүдэл энэ харагдж байгаа зураас шугамын дагуу нүүж чоннуудыг барьж байна. Одоо энэ чоныг нүүчих юм бол энэ хоёроос идэж чадах нь уу? Чадахгүй учраас одоо аюулгүйгээр ингээд шахчихж бас болж ирэх гэсэн. Одоо энийг ганцаараа ингээд явуулчихвал юу болох вэ?
энэ буг буцаж ингэж очиод тэгэхээр энийг хамгаалж дийлэх болов? Ингээд. Идэх гээд нь шүү дээ тэ нэр. Одоо тэгвэл энийг хамгаалах хэрэгтэй болсон уу? Хамгаалах арга байгаа юм уу? Ямар арга вэ? Ингээд нүхэнтэй л шít. Ингээд нөхөр ингээд идчих гээд юм. За тэгэхээр одоо энэ дээр нэлээд болгоомжтой хандах хэрэгтэй болж эхэлж байна. Яаж хамгаалах вэ? За тэгэхээр хожих янз бүрийн л арга байдаг. Энэ хоёр чоныг жишээ нь ингэж байрлуулад ингээ хожих юм бол ямар нэгэн нэртэй нэг тэгнэ гэдэг нэртэй болно. Тийм хожил үүснэ. Энэ хоёрыг хоёр буланд нь аваачаад хожих юм бол шор гэдэг хожил болно. Тэгэхээр энэний хожлууд нь бол Монголд энэ ард түмэн бол аман байдлаар олон янзын нэртэйгээр энэ бугыг барих хожлын аргуудыг бас тэмдэглэж үлдээсэн байдаг. За одоо эндээс бид хоёр яаж нүхэ энийг энэ чоныг нэмж алдахгүй л байвал бас учиртай юм. За тэгвэл энийг яаж зүгтэлгэж болох вэ? Бид нэр тий ингээд нэг ухраа зүгтаачих явуулж ш тийм ээ. Одоо энэ гэр дотор оруулаад барих бас арга байдаг. Одоо тэгэхээр ингэ шахаж бас болохгүй байдаг. Ингээ шахахаар дотлуулах гад байдаг. Ямар арга вэ? Эндээсээ хөвөөл ингээ байж яах вэ? Ингээд хөвөө байж яах вэ? Одоо ингээд нэг хүн өчүүлээж хоёр буга барьч уу? Барьчлаа штэ тийм ээ. За тэгэхээр ийм гих мэтэр нүүдлүүдийг нь хорж хааж нүсээр байгаад чоннууд бугыг барьдаг байх юм шүү. За энэ наадмаараа бүгдээрээ үргэлж наадаж байх юм бол юун сайн билээ? Юун сайн? Ухаантай хүн болохгүй гэж юу? Бодно шүү дээ тий. Энд чинь маш их юу шаардж байгаа байлаа хүнээс ухаан шаарддаг шүү. Бас юу хэрэгтэй вүлээ? Төвчээр хэрэгтэй тий. Сайн төвчээртэй харж агаад анхааралтай харж агаад нүгэдэх юм бол дараа нь сургуульд ороход бүр амар болно шүү тийм ээ. Хичээлээсээ сайн хийдэг хүн болчихвол аштай юу? Аштай тийм ээ. Тэгээ ээж авда ачтай хүн болчих нь шүү тийм ээ. За баярлалаа.